Сайн эргэж ах үл баясан өгүүлрүү. Айдуу минь энэ модны ёроолыг гаргаж юу хийнэ? Бид хүнсээ барж аминд хүрсэнд энэ мод манийг аварсан буй за. Тэр модны ёроолыг бүү гарах хэмээн өгүүлвэс тэр муу эргэж эс болж ёроолыг гаргасан төдий сайн эргэж тэргүүтэн 500 худалдаачин Эрдэнсийг ачиж одвоо. Төдий тэдгээр худалдаачныг одсны хойно тэр модны ёроолоос 500 ракшас гарч ирээд муу эргэж тэргүүтэн 500 худалдаачныг цүмийг идэв. Ананда тэр цаг тэр учирдах сайн эргэж хэмээх нь өдгөө бий буюу тэр цаг тэр учирдах сайн эргжийн эцэг нь өдгөөдөх эцэг минь Судадана хаан буюу тэр цаг тэр учирдах сайн эргжийн их нь Махамая хатан буюу тэр цаг тэр учирдах муу эргэж өдгөөдөх Девдад буюу Ананда Девдад нь гагц өдгөө надад хор хийсэн бус буй за. Олз ба алдрын тул хамаг төрөлд надад хор хийвээс би түүнд тусад ном дүзүүлж тусалсан ч Девдад нь намайг дайсан болгон сэтгэмүй. Бурхан тийм хэмээн зарлиг болсонд олон нөхөд даган баясаж илт бишрвэ. Буянт хан хөвгөөний 34-р зүйл. Ин хэмээн миний сонссон нэгэн цагт ялж төгснөгцөн Бурхан нь хааны балгас дахь хачир шувууны цогцолсонд ууланд аяг дахимлгуудын хуургуудлуга хамт суун аваа. Тэр цагт наснаа төгөлдөр Анандан Девдад бээр элдэв зүйл аргаар Бурханд хор хийхийг сэтгэвээс бээр Бурхан нь Девдад ба Рахули хоёрыг үл ялган сэтгээд надад Девдадыг нэгүүлсхүйг үзэж бүрв. Төдий Анандан Бурханаа ин хэмээн өчөв. Бурханаа Девдадад чамд хэр хийвээс бээр харин Бурхан түүнийг нэгүүлсгүй шалтгаан юу хэмээн өчвөөс Бурхан Анандад ин хэмээн зарлаг болов. Ананда Девдад нь гагцхүү өдгөө надад хор хийсэн бус буй за. Бусад төрөлд бээр надад хор хийсэн олон буй хэмээн зарлаг болсонд тэдгээр аяг дахимлгууд сэжигт болон Ананд Бурханаа ин хэмээн өчөв. Бурханаа Девдад нь бусад төрөлд Бурханаа хэрэг мэт хор үлдэв хэмээн өчвөөс Бурхан Анандад зарлаг болров. Ананда эрт урд нөхцөн цагийн тоо томшгүй дэнсэлгүй сэтгэшгүй галвын урд энд замбуу тэвд Эрдэнэ хуйг нэрт хаан бүлгөө. Тэр хаан 500 хот ба 500 орд харш буй ятал ганц ч хөвгүүнгүй бүлгөө. Тэр хаан нь хөвгүүнтэй болохын тулд наран саран тэргүүтэн хамаг тэнгэр нарт залбирч олон ом болсон ч хөвгүүн эс төрсөнд хаан нь машид зовж ийн сэтгэрүүн. Надад ганц бээр хөвгүүн өгье. Хэрвээ би ийм тийм болвоос 500 өчүүхэн хаад бээр нэгнээ эд үл орон хамаг бүгд хямарч улс минь зовмой за. Химийн гараар хацраа тулж зовдсун бүхийд тэр цагт нэгэн тэнгэр хааны сэтгэлийг мэдэж хаанд ийм зүүд өгөв. Ай хаан, чиний орд харшийн гадна ойд 2 арш сум бүлгөө. Нэгэн аршийн бие нь алтан өнгөт бүлгөө. Түүний дэргэд одоод заливрваас хөвгүүн төр юу хэмээн зүүдлээд сац нойроос сэрээд 2 арш хаан бүхийд ирэхээр одоод тэр арш лугаа учирч хаан өгүүлрөө. Ай аршаа, миний хаан оронд суух хөвгүү надад үгүй бүлгөө. Ай арш, чи хөвгүү минь болон төрийг минь хадгалтгүй хэмээн залбирсанд тэр арш нь хаана тийм сэтгэсэн ёсоорчин болтугай хэмээн өгүүлв. Нөгөө арш нь би бээр чиний язгуурт төрөх болтугай хэмээн өгүүлсэнд хаан машид баяслаа. Чи бээр миний язгуур төрөх болтугай хэмээн өгүүлв. Тэндээс хаан орд харшаа харж ирэв. Хойно нэгэн цагт алтан өнгөт арш төрөл эгүүтгээд тэр хааны их хатны умайд орвоо. Мэргэн ухаан тимэн хевлийдэх хүүхдийн нуган охиныг мэдхийн тулд тэр хатна нь хевлийдэх хүүхдээ шинжилвэс нуган хүүгүүнийг мэдээд хаанд өгүүлвэс хаан бээр хатан юугаа хөндлөвн суув. 9 сар гүйцээд харавтар үст алтан өнгөт бэлэглүгээ төгсөн тийм нэгэн хүүгүүн төрсөнд хаан машид баясаж их хурим хийгээд шинжигч хүмбэр тэр хүүгүүнийг шинжилж хүүгүүнийг буянт хэмээн нэрээдэв. Тэнд бас өөр арш бээр
Төрөл игүүтгэж бас бээр нэгэн хатны хөвлөд оров. Тэрээр сар гүйцээ төрсөнд бас хорим хийгээд шинжигч багшийг урьж ирээд шинжилж нүгэлт хэмээн нэрээдэв. Тэр хаан бээр хүүгүүнээ машид таалахын тулд хавар, зун, намар, өвөл суух орныг нь өөр өөр зохиож түүнд суулгав. Буянт хүүгүүн их болоод 18 ухааны оронд мэргэн болов. Хойно нэгэн цагт буянт хүүгүүн эцэгтэй ийн хэмээн өчөв. Эцэг минь, би харшийн гадна гайхахаар үзэхээр одсугай хэмээн өчвөөс хаан нь хүүгүүний үгсийг зөвшөөж хаан хүүгүүн харшаас гарах мөр ба гадна зам бүгдийг ариун болгон засан арчив. Тэндээс дууз ба хяар даруулга хийгээд байгуулж цэцгүүдээр цацаад хүзсээр сүрчин хамаг тахлыг бэлдээд буянт хаан хүүгүүн элдв эрдэнсээр чимсэн нэгэн заан төлөглөөд хөгдүүн цан хингэрэг хийгээд дуурсан өмнөөс нь удирдаад олон 100 мянган тоотон нөхдөөр хүрээлүүлж балгадаас гадагш гарваа. Тэр цагт тэр улс дахь хамаг хүн замын зүүн баруун итгээд давхарлаг байшин дээр чуулж гараад нүдээ чавчилгүй гайхан үзээд ийн өгүүлрөв. Энэ хан хүүгүүний цог жавхлан ба ацтэдийг шинжилвээс эсрүүн тэнгэрл үгээ адил болоо хэмээн дурсав. Тэндээс чанагш элдвээс навтархай дээл өмсөөд хагархай сав барьсан танхай хүмүүс өчүүхэн юм өгөн сойрох хэмээн их дуунаар дуудсан буянт хан хүүгүүн түүний дууг сонсож тэндээс та юуны тулд ийм зовлонд болов хэмээн асуусанд тэдгээрийн зарим нь ийн хэмээн өчөв. Бидэнд эцэг их ба эм хөвгүү ураг тариаг үгийн тул ийм зовмоо хэмээн өчөв. Зарим нь бид өн өвчин хүртэж зовов хэмээн өчөв. Зарим нь бид дээрэмдэн булаагдаад юмгийн тулд гуйнам хэмээн өчөв. Буянт хан хүүгүүн тэдний үгийг сонсоод нүднээс нулимс суураад чанагш одсонд зандалж эргэн амтны амийг нядлаад арсын өвчүүд махын эдхийг үзээд буянт хан хүүгүүн аяа та ийм муу үйл үлдэж юу хийнэ бэ хэмээн асуусанд тэдгээр өчрөн бидний өв эцгийн үндэс журам ийм бөлгөө бид бээрч ийм үйлсээр амиад хижээмүү хэмээн өчөв. Хаан хүүгүүн тэднийг үзхийг үл таалан одов. Тэндээс чанагш хаан хүрээс тэнд тариач иргэн газар хагалсныг дотроос олон хорхоо гарсан шуу ба могоос бээр хорхоо түүж идэхийг үзээд эдгээр юун бэ хэмээн асуусан тэдгээр өчрөн бид газрыг хаглаад хөрөнгө цацваас олон үржиж түүгээр амиад хижээгээд хааны албыг өргөмүү хэмээн өчөв. Буянт хан хүүгүүн тэднийг гайхаж чанагш одсонд шууж иргэн урих ба тор зүүж олон шууд барьсан далавчаа газарт дэлдээд ис алдуулан муу дуун гаргаж бүхийг үзэж буянт хан хүүгүүн та ийм үйл үлдэж юу хийнэ бэ хэмээн асууваас бид бээр урдын журмаар ийн алах үйлсээр амиад хижээмүү хэмээн өчвөөс буянт хан хүүгүүн тэдний үгийг сонсоод маш уяран зовж бас чанагш одсон загасчин өөшөөр олон загас бариад талд овоолсонд хөдлөн бүхий үзээд эдгээрээс юу хийнэ бэ хэмээн асуусан тэд өгүүлрөв. Бид урдын журмаар ийм алах үйлсээр амиад хижээмүү хэмээн өчвөөс буянт хан хүүгүүн тэд бүгдийг үзээд ийн хэмээн сэтгэмүй. Тэдгээр амьтан нь үгээгүй ядуу болсонд идээ ба дээлийн тулд энэ мэт өөдгүй зүйл үйлтмүй. Эдгээр нь төрөл игүүртгээд сац 3 муу заяан дунаад харанхуугаас харанхуйд одоо тонилгүй цаггүй болоо хэмээн сэтгэж харин гэртээ ирээд өдөр шөнө сэтгэлэн зовж хаан эцэг юугэн дэргэд одоод ийн өчрөв. Ай хаан эцэг минь надад нэгэн хэрэгт үйл бүлгөө өгөн сойрох хэмээн өчвөөс хаан нь хүүгүүндээ чи юу хэрэглэх бөгөөс өгүүлдэг вэ хэмээн зарлаг болсонд хүүгүүн өчрөв. Ай хаан эцэг минь би урд балгаснаас гадагш гарсанд хамаг хүн дээл ба эдээний тулд зовж нэгний алаад худал өгүүлээд ба элдв зүйл нүгэл үлдэхийг үзэж тэдгээрт өглөг өгсөхгүй хэмээн сэтгэсэн юм аа. Ай хаан чи их сангаа надад өргөн сойрхоо. Тэдгээр үгээгүй ядуудад өгсгүй хэмээн өчвөөс хаан эцгэн зарлаг болров. Би эрдэнэ ба сангуудыг чиний тул хураасан буйзаа. Өдгөө чиний ямар таалал бөгөөс тэрхүү ёсоор болтугай хэмээн бошиг сойрхсонд төдий буянт хан хүүгүүн эцэг юугийн бошиг өгсөн төдий хамаг улсад тунхаг тархав. Өдгөө буянт хан хүүгүүн их өглөг өгөх боллоо та хамаг улс иргэн авахаар ирэх хэмээн тунхаг илгээсэн тэр цагт тойн ба бярман ба үгээгүй ядуу ба авралгүй ба өвчтөн тэргүүтэн балгасны гадна дүүрвэ. Тэдгээр хүн 100 бээр ба 300 бээр ба 400 бээр ба 500 бээрийн газраас ирв. Зарим нь 2000 ба 5000 ба түмэн бээрийн газраас ирлээ.
өвөл мэд чууллаа. Тэдгээр хамаг хүнд дээл эрэгчт нь дээл, идээ эрэгчт нь идээ, эрдэн ба мөнгө ба алт ба бэндэря ба мусариги ба унлаг ба хөлөг ба сандаали ба цэцэглэг ба тариалан ба адгуус тэргүүтнийг эрсний ёсоор ханган өгөв. Тэр мэт өглөг өгч өн болсон санг 3% болгож 1%-ийг барсан санг сахигч нь хүн хаанд ийн хэмээн өчөв. Ай хаана хөвгүүн чинь сангуудыг өглөгт өгч 3%-аас 1%-ийг нь өгч барлаа. Өдгөөр 2% үлдэж бүлгөө. Санг өглөг өгч барваас зочид хийгээд ураг тариг ирвээс юугаар дайлмүй. Худалдаж ашиглах эд тавааргүй бөгөөс хэрхмүү хэмээн өгүүлсэнд хаан зарлиг болров. Би энэ хүүгүүнээ машад асарсан бүлгөө. Түүний өвлгийг яахан байлгамүй. Сан хоосон болвоос бээр болтугай хэмээн өгүүлсэнд тэндээс бас өглөг өгч өн босонд 2%-ийг барж 1% нь үлдэв. Төдий тэр сан хадгалагч хүн хаанд дахин ийн хэмээн өгүүлв. Ай хаан өвгөн чинь өглөг өгсөөр 2% санг барлаа, 1% нь үлдлээ. Өдгөө ураг тариг ба зочид иргэн ирвээс яахан дайлмүй. Худалдаж ашиглах ямарваа эд таваар хоцрохгүй ажгүй. Хэрэгсэгүй хэмээн өчөв. Хаан зарлиг болров. Би хүүгүүнээ өглөг өгөхийг тасалж үлж чадамгүй. Сан хадгалагч чи бээр өөрөө аргалтгай хэмээн зарлиг болвоос төдий тэр сан хадгалагч хүн хааны зарлагаар сангийн хаалгыг хааж чанагш янагш хэрэгэ бүтээн одсонд гуйгч хүн буянт хан хүүгүүний дэргэд ирвээс заримд сан хадгалагч хүнийг эс олон хэрвээ олвоос тааллаар өглөг эс өглөө. Буянт хан хүүгүүнд ийм хэллээ. Буянт хан хүүгүүн ийм сэтгэрв. Сан хадгалагч хүн ийм буруулж өглөгт минь саад хийж үл чадмай. Магад эцгээс минь зарлагтай буюу за эцэг минь санг хоосон болгоос үл болох өдгөө би ямар арга сэдвээс чанд мань эрднийг олоод олон хүнд туслан чадмуу хэмээн сэтгэж хамаг хүнээс асуурав. ертөнцөд ямар үйл үлдвээс чанд мань эрдэнэ олоод олон эд таварт болж баршгүй олон эрдэнэт болмуу хэмээн асууваас зарим нь тариа тарваас олон эрдэнэт болмуу гэж хичээлдмүй. Зарим нь адгуусыг тижээн аривжуулваас идэт бол юу хэмээлтмүй. Зарим нь хол газар одоод худалдаж ашиглаваас олон идэт болмуй хичээлтмүй. Зарим нь далайд ороод чандманыг авбаас чандманыг олмуу гэж хэмээлтмүй. Төдий тэр буянт хан хөвгүүн нь тэдний үгсийг сонсож ийн сэтгэрв. Тариа тарих ба адгуусыг аривдах бол хол газраа худалдаа хийх тэргүүтэн миний үйл бус буй за ямагт далайд орж чандманыг авахгүй нь миний үйл буюу хэмээн сэтгэж эцэг ихтэй ий хэмээн өчөв. Эцэг их минь би далайгаас олон чандман эрднийг авч ирээд олон үгээгүй ядууд өглөг өгсөгвэ. Би далайд эрдэнэ тавхаар удсугай. Намайг илгийн сорих хэмээн өгчсөнд эцэг их хоёр нь түүнийг сонсоод машид айн зочиж хүүгүүнээ ий хэмээн өгүүлв. Ай хүүгүүнээ ертөнцид үгээгүй ядуу нь заяанаас болов за. Чи биеэ амиа үрж яахан одмуй. Чи юуныг хүсэж тийм сэтгэмүй. Чи өглөг өгөх бөгөөс харшдах хэдий бөгөөс эд таваарыг өгдөгвэ. Далайд одож үл болмой. Далай дотор орвоос усны ойл ба долгой давлгааны аюул ба матар зүгий ба хортлус ба им ягшас ба усан өнгөт уул дэргүүтэн машиж их ших мэт олон аюулаас яахан тонилмой. Чи юу хүсэж биеэ амиа үрэх буй за. Чи өөрөө сэтгэгдэгвэ хэмээн өгүүлсэн буянт хан хүүгүүн нь сэтгэсний ёсоор эс болсны тул ийм тангаргалав. Миний сэтгэсэн энэ сэтгэлийг хизээ бүтээхээс нааш эцэг их юугийн өмнө элэг уруу ихтэж бүү боссугай хэмээн сэтгэж ийм өчрөв. Эцэг их та хоёр мэддэггүй. Миний сэтгэлээр эс болвоос элэг уруу хөвцсөн үүнээс хизээ бээр үл босмоо хэмээн өгүүлсэн. Төдий эцэг их хоёр нь үл байсах хатал ураг садан амаргууд бүгд юугээ хураалж зөвлөлтөөд хөвгүүндээ далай дотор олон аюул бүхийг өгүүлээд ай хөвгүүн чамайг 12 он болтол хамаг тэнгэр нарыг таксны ачаар төрсөн ганц хөвгүүн чи бүлгөө. Тийм аюулт газраа одох чинь юу хэмээн 1 хоног ба 2 хоног ба 6 хоног хүртэл элдв зүйл үгсээр саатуулан өгүүлвээс бээр урд өгүүлсэн үгээс эс давсанд эцэг их хоёр машид айж ийн хэмээн зөвлөлдрөв.
Өдгөө энэ хөвгүүнийг сэтгсэн ёсоор эс илгээвээс үл болох ажгүй. Далаад илгээвээс хэрхэн ирэх болмоо за. Эс илгээвээс 7 хоногт хагацах болмоо. Өдгөө хөвгүүнээ илгээсвэ хэмээн хөвгүүний дэргэд ирж одоод гараас нь барьж ай хөвгүүн босож идээ идтгвэ. Чандамныг ахуулахаар илгээсвэ хэмээн өгөөсөн төдий буянтхан хөвгүүн босоод идээ идэж ундааныг өв. Тэндээс гадагш гараад олон хүнд тунхагт харахав. Тэр цагт тэр улс дахь 500 худалдаачин хүн бид бээр далайд эрдэнэ авахар одсогоо хэмээн өчөөд төдий хамаг бүгд хурж явахыг завдав. Тэр цагт тэр улс дахь урд далайд эрдэнэ авахар олонтоо явсан мөр удирдагч ийм нэгэн өвгөн худалдаач буй ажгүй. Буянт хаан хөвгүүн нь түүний дэргэд одоод ийм хэмээн өгүүлв. Ай тушмлээ. Би далайд эрдэнэ авахар одох боллоо. Чи надад мөр удирдах оддугай хэмээн зарлиг босон тэр удирдагч нь өчрөв. Ай хаан хөвгүүнээ би өтөлж мунсан бөгөөд 2 нүдмийн үл үзэхийн тулд явж үл чадмуу хэмээн өгөөсөн төдий хаан хөвгүүн эцэг хааны дэргэд одоод ийм хэмээн өчөв. Ай хаан эцэг минь манай улсад урд далайд олонтоо эрдэнэ авахар одсон тийм нэгэн түшмэл буй ажгүй. Далайн ёс шалтгааныг тэр мэдмүү за. Миний мөр удирдахаар түүнийг илгийн сорих хэмээн өчвөөс их хаан удирдагч түшмэлийн дэргэд одоод ийм хэмээн зарлаг болов. Ай удирдагчаа хаан хөвгүүн минь бид ямарваа үгээр саадуулаас үл болох далайд эрдэнэ авахар одлоо. Чи бэр хаан хөвгүүнд минь мөр удирдахаар оддугай хэмээн зарлаг босно. Тэр мөр удирдагч хаан ийм хэмээн өчөв. Хаанд ийм хэмээн өчөв. Ай хаана би өтөлж мунсны тул 2 нүдмийн үл үзэх бөгөөтөл хаан чиний зарлагыг яахан давмын одсогоо хэмээн өчөв. Төдий хаан орд харшдаа ирээд ийм хэмээн зарлаг болов. Айн хөвгүүн минь далайд эрдэнэ авахар одох бүлгөө хөвгүүн лүгээ хэн ханцаж одох болмоо хэмээн зарлаг болоос нүгэлт хаан хөвгүүн ийм хэмээн өчрөв. Би ахта зарц болон одсогоо хэмээн өчвөөс хаананд сэтгэрэн энэ дүүн одвоос бээр ахта тус болмоо за хэмээн сэтгээд одохыг зөвшөв. Төдий хаан хөвгүүн нь 3,000 лан алт сангаас аваад 1,000 лан алтыг онгоцны тулд болгов. 2,000 лан алтыг зуурд хэрэглэх үед болгон хувилгаж тэр хаан хөвгүүнийг тэргүүтэн хамаг худалдаачин мордгой цагт хаан хатан тэргүүтэн хамаг улс бүгд үдээд харж ирэв. Төдий хаан хөвгүүн нь тэргүүтэн хамаг бүгд далайн хязгаарт хүрээд салхины зүгт онгоцонд 7 чагтаар чагтлаж хамаг бүгд онгоцонд ороод хаан хөвгүүн хамаг худалдаачинд ийм хэмээн өгүүлв. Энэ далай дотор нь элдв зүйл аюулт бүлгөө дургүй иргэн эндээс харьтугай одсомч минь дисэн хурч ирэх нь цөөн бүлгөө тийм үйл сэжиглэх буйл бөгөөс эндээс харьтугай хэрвээ биеэ ба амиа үл хайрлан эцэг их ба ах дүү ба им хөвгүүн ба ураг тариг хийгээдэд эс тачаагаад эрдэнэт хойгт хүрээд эсэн мен дээр харж ирвээс 7 үед хүртэл эдгээр үгээрх үл болмоо хэмээн өгүүлээд нэгэн чагтахыг огтлов. Түүнчлэн 7 хоног болтол өдөр бүр тийм хэмээн захираад 7 чанагсыг огтолсонд төдий тэр онгоцон салхинаа хийсдэж харавсан сум мэд тэргүүнээ одов. Төдий эрдэнэт твд хүрээд хаан хөвгүүн нь эрдэнсийг шинжлэх үед мэрэгний тулд хамаг худалдаачинд эрдэнсийн сайн муу ялгал ба хүнд хөнгөний ялгалыг зааж өгсөнд тэдгээр худалдаач нь тус тусад нь эрдэнсийг авав. Хаан хөвгүүн ба удирдагч түсмэл хоёр нэгэн онгоцонд суугаад тэдгээр худалдаачныг тэнд тавиад тэр орноос хоёулахнаа чанагш одсонд удирдагч түшмэл өгүүлрэв. Өдгөө нэгэн цагаан уул үзэгдвүү хэмээн асуусанд хаан хөвгүүн нь тийм үзэгдэл амуй хэмээн өгүүлсэн тэр удирдагч өгүүлрэв. Үзэгдэгч тэр уул нь мөнгөн уул болоо хэмээн өгүүлв. Түүнээс бас чанагш одсонд өдгөө нэгэн хөх уул үзэгдвөө хэмээн өгүүлсэнд хаан хөвгүүн тийм нэгэн үзэгдмүү хэмээн өгүүлсэнд тэр нь биндарья уул буюу хэмээн өгүүлсэнд өдгөө нэгэн шар уул үзэгдвүү хэмээн асууваас тийм нэгэн шар уул үзэгдмүү хэмээн өгүүлсэнд тэр нь алтан уул болоо хэмээн өгүүлв. Тэндээс алтан уулын дэргэд хүрээд алтан хумхын дээр суугаад удирдагч нь ийм хэмээн өгүүлв. Ай хаан хөвгүүнээ би өтөлж мунсны тул үүнээс чанагш одон үл чадмуу. Энэхүү оронд төрлөө эгүүтгэсгүй би. Ай хөвгүүн чи эндээс чанагш одвоос өмнө чинь 7 зүйл эрдэнэ
нээр бүтсэн нэгэн хот лууга учирмөө за. Хэрвээ тэр хотын хаалга нь хаасан бөгөөс хаалганы дэргэд нэгэн очирт нүдүүр буй. Тэр очирт нүдүүрээр хаалгыг дэлдвээс тэр хотын додроос 500 тэнгэрийн огт нь тус тусдаа гартаа эрдэн бариад чамд өргөн ирмүй. Тэндээс нэгэн охин тэнгэр бээр нэгэн хөх эрдэн авч ирээд чамд өргмүй. Тэр хөх эрдэн нь чандам нь эрдэн бүлгөө түүнийг чин батад барьтугай. Бусад охтын тэдгээр чандамныг бээр автугай. 5 эрэгтнээ сайтар бэхлээд тэдгээр охин лугаа үл өгүүлтүгэ хэмээн өгүүлээд би мунсны тул энэ оронд төрөл өгөөтгөөс чи миний ачийг сэтгэж ясыг минь нуугаад оттугай хэмээн өгүүлээд сац төрөлд өгөөтгөв. Төдий хан хөвгүн удирдагчийн хүрийг алтан хумхын дотор булаад түүний үгээр одвоос үл удан 7 эрднэр бүтсэн нэгэн хотын дэргэд хүрсэн тэр хотын хаалгыг хаасан ажгүй.